Сайн байцгаана өрх мөндөд үзэгчдээ тоонтой хөтөлбөр хүрч байна. За 2026 оны эхний улиралдаа багтаж Эрдэнэт үйлдвэр түшгэлсэн зэс хайлуулах боловсруулах үйлдвэрийг байрлах төслийн хамтрагчийг шалгаруулна гэдгээ засгийн газраас зарласан. За зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудлыг өнөөдөр гэнэт яриагүй. За энэ асуудал аль 30 жилийн өмнөөс яригдаж тээзүүг хийгдэж хэд хэдэн удаа шинжилсэн ч ажил нь ахихгүй олон жилийн нүрийг үзсэн. За олон жил гацаж урагшлаагүй зэс хайлуулах үйлдвэр нь эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй вэ? Манай улсын зэсийн экспортыг Эрдэнэт оюутлахаа гэсэн хоёр том орд бараг 100% хангадаг. За тэр дундаа Эрдэнэт үйлдвэр 1978 оноос эхлэн 48 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За уул уурхайн баялаг бол шавхагддаг. Эрдэнэтийн овоо ордын уул геологийн нөхцөл жилээс жилд хүндэрч за уурхай гүнзгийрхийн хэрээр хөдрийн хатуулаг нэмэгдэж хөдөрдөх зэсийн агуулга буурсаар байгаа. За иймээс жирэх жилүүдэд Эрдэнэтийн эдийн засаг цаашлаад нийгэмд үзүүлж байгаа өр нөлөөг бууруулахгүй байх нь хамгийн чухал юм а. За олборлож байгаа бүтээгдэхүүнийг илүү өндөр үнд хүргэж нэмэгдэх шингээх шаардлага өнөөдөр зүй ёсоор яригдж байна. За гурил зардаг хүн гурилаараа талах хийгээд зарахтай адил зэсийн баяжмлын дараагийн шатны боловсруулалт нь катодын зэс үйлдвэрлэх явдал юм а. Эрдэнэт үйлдвэр 1972 онд 4.1 сая тонн зэс, 89 мянган тонн молибден агуулсан 521.7 сая тонн хөдрийн нөөцтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Ордын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр геологийн болон ашиглалтын хаагуулын ажлыг хийсний үр дүнд 1989, 2016, 2021 онуудад хамгийн сүүлд 2024 онд ордын нөөцийг шинжилж Эрдэнэтийн овоо орд 339 тэрбум тонн хөдрийн нөөцтэй 55 жил үйл ажиллагаа явуулах боломжтой буюу 2079 он хүртэл ажиллах боломжтой гэж тооцсон. Нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрийн суйрлагдсан хүчин чадал тогтмол нэмэгдэж анх 4 сая тонн хөдөр боловсруулах хүчин чадал нь 2000 онд 25 сая тоннд хүрч 2016 онд 31 сая тонн, 2023 онд 33.6 сая тонн, 2025 онд 39.9 сая тоннд хүрч өсжээ. Ордын нөөц нэмэгдэж, ашиглалтын хугацаа уртсаж, хөдөр боловсруулах үйлдвэрийн суйрлагдсан хүчин чадал нэмэгдсэн хэдий ч хөдөрдөх зэсийн агуулга жил ирэх бүр буурсаар байгаа нь өнөөдөр санаа зовох асуудал болоод байна. Эрдэнэтийн хөдөрдөх зэсийн агуулга 2016 онд тэг зууны 51% байсан бол жил ирэх бүр тэг зууны 1/1-жээр буурсаар 2025 онд тэг зууны 37% хүрчээ. Зэс боловсруулах үйлдвэр гэж ярихаас илүүтэйгээр зэсийн бажмал хайлах цэвэршүүлэх үйлдвэр одоогийн байдлаар манай улсад бол яригдчихэж байгаа. Тэгэхээр зэрэг боловсруулна гэдэг чинь бол тэр тухайн бүтээгдэхүүнийхээ бол химийн болоод физикийн шин чанаруудыг нь өөрчлөөд тэр хэрэгцээтэй байгаа чиглэл рүү болохоор бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх процессыг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань жаахан ялгаатай. Одоогийн байдлаар бол яг Монгол улсын зүгээр түүхчлээд аваад үзэх юм бол хүн болгоны сайн мэдхээр манай Эрдэнэт үйлдвэрлэл 1976 онд бол анх одоо тэр уурхайн ажил нь эхлээд 1978 оны 12 сард баяжуулах үйлдвэр нь анх нээгдээд нэр нь өөрөө уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гэдэг нэртэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр чин зэрэг энэ маань уурхаагаасаа дамжуулаад тэр өдрөө баяжуулаад эндээсээ бид нар өндөр чанарын зэсийн баяжмлыг гаргаж олон улсад экспортлдог байлаа. Одоо болохоор зэрэг нэг уурхай маань гүнзгийрээд уурхай техникийн нөхцөл гэдэг маань өөрөө хөндрээд ордын маань үндсэн агуулга маань анх нэгдснээсээ бараг 2 дахин буурчаад иж байна. Тэгэхээр энэ тохиолдолд бол баяжуулалтын технологи гэдэг зүйлийг бол тасралтгүй сайжруулад бид нар нэг гадаадад мөнгө болох үс хэмжээний бүтээгдэхүүнийг л борлуулах хэрэгтэй болно доо. Тэгэхээр ийм байгаад байна. Энэ зэс хайлах цэвэршүүлэх үйлдвэр барихтай холбогдуулаад энэ чинь одоо Эрдэнэт үйлдвэр чинь 560 мянган тонн зэсийн баяжмал гаргаж байна. Зэсийн баяжмлын одоо агуулга их буурж байгаа. Ил уул геологийн нөхцөлч буурж байгаа. Нөгөөдөөр зэс хайлах цэвэршүүлэх үйлдвэр барин зөвхөн Монгол барьж байгаа үйлдвэр бол 120 мянган тонны хүчин чадалтай байгаа ш цэвэр зэсээр. Энэ бол зөвхөн яг дэлхийн төвшөнд аваад үзэхдээ жижигхэн үйлдвэр. Монгол улсын төвшөнд аваад үзэхдээ бол том үйлдвэр шүү дээ. Одоо жишээ нь Эрдэнэт үйлдвэр баяжмал экспортод гаргахгүйгээр 100% цэвэр зэс боловсруулна. Цэвэр зэсээс нэмэн үртэг шингэсэн одоо зэс утас кабель
бусад одоо нэмэрдэг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэе гэж төлөвлөж байгаа шүү дээ. Эрдэнэ үйлдвэр засайлуулах комплекс барих судалгааны ажлыг 1987 онд анх хийсэн байдаг. Үүний дараа 1995 онд Канада Хятадын компаниуд катодын зэсийн үйлдвэрээр урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, 1997 онд Авсмелт урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, 1999 онд KFP технологи урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, 2001, 2006, 2008 онд туршилт техник эдийн засгийн үндэслэл, 2011 онд зэсийн баяжмал боловсруулах технологийн сонголт, 2013 онд Эрдэнэ үйлдвэрээс урьдчилсан TIZU, 2015 онд China Infi инженеринг компани TIZU гэд хийсэн ч 2022 онд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн TIZU-г дахин шинжилж хийсэн байдаг. Үүний дараа 2023-аас 24 онд хөхөрлөг хий боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг хийж 2025 оны 12 дугаар сард төслийн хамтрагчийн сонгон шалгаруулалтыг олон улсад зарлаж 2026 онд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөжээ. Лондонгийн металлын бирж дээр одоо нөгөө 22.5% агуулгатай зэсийн баяжмал та 1 тонн зэсэнд 225 кг, 1 тонн баяжмалд 225 кг цэвэр зэс агуулгадж байна л гэсэн үг. Тэгэхээр энийг олон улсын зах зээлийн үнээр нь удаад борлуулъя гэхээр зэрэг цаашдаа бид нар зөвхөн хайлах үйлдвэрт бол өгдөг. Зөвхөн хайлах үйлдвэрт өгдөг. Тэгэхээр энийг дотооддоо хайлуулах замаар бид нар цэвэр зэсээ гаргаад авъя. Тэгэх юм бол цэвэр зэс гараад ирэх юм бол энийг бас бид нар арай олон газруудад зарж борлуулах боломж бүрдэх юм биш байгаа даа л гэдэг одоо энэ асуудал дээр л үндсэн гол зорилго бол явж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бид ясаа орд маань хүндрээд байдаг. Бид нар бага агуулгатай бүтээгдэхүүнээ гаргаа зарыг гэхээр авах газар маань хязгаарлагдаад байна. Тээврийн зардлын асуудлууд энэ ч биш гэхээр яригдаж эхэлж байна. Бараа материалын болоод бус зардлуудын үн одоо энэ долларын ханшны зөрүүнээс болоод дотооддоо бол нэлээд хэмжээгээр өсөд байна шүү дээ. Энээс болоод үйлдвэрлэлийн зардал өсөд байна. Тэгэхээр бид нар дахиад ашигтай ажиллах ёстой байна. Эдийн засгаа бүрдүүлэх хэрэгтэй байна. Төсвийн хөрөнгөө бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингийн тулд одоо яаж энэ орлогыг нэмэгдүүлэх ёстой юм бэ гэдэг дээр л ухаан зарж байгаа асуудлууд. Тэгэхээр эхний ээлжинд бид нар ямар ч нэг цэвэр зэстэй болоод авъя л гэдэг. Энэ концепцээр л одоо энэ зарчмаар л энэ зэсийн баяжмал айлах боловсруулах үйлдвэр яригдж байгаа. Тэгвэл өнөөдөр яригдсан зүйл ерөөсөө биш. 1980-ад оны ихэр яригдсан юм байна. Тухайн үед бол баригдаад бүх судалгаанууд нь бол хийгдээд одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нь бүрдсэн байсан боловч Оросны холбооны улсад байж байгаа хайлах үйлдвэрийг хангах зорилгыг нь бол түмэнд нь тавиад энэ асуудал тодорхой хугацаагаар бол хойшлогдсон. Тэгээ олон удаагийн судалгаанууд хийгдээд 2016 онд техник эдийн засгийн онцлог нь боловсруулагдсан байдаг баха. Манай байгууллагын зүгээс бол одоо байгалийн баялагын засаглалын уриалан гэдэг олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд бид бол түрүү жил бол одоо энэ Монголд бол зэс сайлуулах үйлдвэрийн байгуулах бололцоо ямар байна, ямар эрсдлүүд байна гэдэг талаас нь бол авч утсан байгаа. За тэгээд би түрүү хэлсэн энд бол нэгдүгээрт бол мэдээж яг зэс сайлуулах үйлдвэр манайх бол зэсийн нөөцтэй тий. Тэгэхээр зэсийн нөөцтэй учраас зэс сайлуулах үйлдвэр байгуулах юм бол ямар одоо зардал гарах уу? Ямар одоо асуудлууд үүсэх үү, ямар эрсдлүүд байна те. Тэгэхээр тэр эрсдлүүдийг яаж шийдвэрлэж гин гэдэг талаас анхаараач гэсэн тийм зөвлөмжүүдийг бол тухайн үед бол гаргаж ирсэн л та те. Тэгэхээр энэ дээр бол нэг онцлог зүйл нь болохоор мэдээж одоо тэр TIZU гэж яриад байгаа эдийн засгийн үр ашигын талаарх мэдээллийг олон нийтэд өгж, олон нийтэд энэ төслийг ойлгуулж те. Тэгээд анханасаа тэгээ явах зөв болов уу гэж бодож байгаа. Хоёрт нь бол мэдээж зэс сайлуулах үйлдвэртэй холбоотойгоор бол дид үтсийн асуудлууд яригддаг. За мэдээж яг Эрдэнэ тоот бол өөрөө бол дид үтсийн хувьд бол бас харьцангуй боломжийн тий. Гэхдээ одоо эрчим хүчний хэрэгцээгээ яаж хангахын жишээлбэл тэр талын одоо судалгаануудыг бол бас хийсэн болвол нийтэд бас танилцуулах нь зөв баг. За эрдэнэтчүүдийн 30 жилийн мөрөөдөл гэж хэлж болохоор зэс хайлуулах үйлдвэр барих судалгааны ажлыг 1987 оноос эхэлсэн байдаг. За 2016 онд JICA-гаас зэс хайлуулах үйлдвэрийг дангаараа ажилуулах нь ашиг багтай учраас иж бүрэн цогцлбор байдлаар барих нь илүү үр ашигтай гэсэн зөвлөмжийг манай улсад өгсөн байдаг. За энэ дагуу 2022 оноос эхлээд Эрдэнэт үйлдвэрийг түшгэлсэн зэс технологийн үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг эхлүүлсэн байна. За өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэр 68 сая долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулж, усан хангамж, төмөр замын ажлуудыг хэдийн хийж улсын комисс хүлээн авчээ. Харин авто замын ажил өнөөдрийн байдлаар 60 гаруй хувьтай, харин цахилгаан хангамжийн ажил 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм байна. Эрдэнэт үйлдвэр бол өөрсдөө хөрөнгөөр техник эдийн засгийн
үндэслэлийг боловсруулж мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулсан 19 онд. За тодтголыг 24 онд хийсэн. За энэ тодтголоор бол энэ үйлдвэр бол эдийн засгууд ашигтай гэж гарсан. За бас нэг юм логикийн хувьд бол эерэг мэдээ өгж байгаа асуудал бол яагаад энэ төсөлд 13 компани санал өгөө гэж. Хэрвээ үнэхээр ашиггүй байсан бол санал ирэхгүй шүү дээ. Хөрөнгө оруулагчийн хувьд гол үзүүлэлт бол ашиг. Тэгэхээр бид энэ ирүүлсэн олон компани хөрөнгө оруулалтын саналыг бас тусгайлан бол наривчилж шалгаж үзэж шинжилгээ хийж байгаа. Тэгээд одоо энэ шалгарсан 4 компанид бид Монголын талд одоо хэрхэн үр өгөөж өгөх үү, ямар давуу талууд бий болохгүй, эдийн засгийн үр өгөөж хэрхэн нэмэгдүүлэх үү гэдэг энэ саналыг нь одоо авахын тулд бид нар өөрсдийн саналаа бол боловсруулж байна. Энэ бүтээн байгуулалт бол зөвхөн Монгол улсаас шалтгааллахгүй хамгийн гол саналыг бол хөрөнгө оруулагч гаргана. Тэгэхээр бид хөрөнгө оруулагч болгоны саналыг маш наривчилж үзэх ёстой гэж би хувьдаа бол тэгж бодож байна. Үйлдвэр технологийн паркийн нэг хэсэг болох зэс хайлуулах үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрийн жилд үйлдвэрлэж байгаа 560 мянган тонн зэсийн баяжмлаас 124 мянган тонн катодын зэс, 182 мянган тонн элементийн хүүхэр, 11.8 мянган тонн хөхрийн хүчил, 72 кг алтан гулдмай, 38.2 мянган кг мөнгөн гулдмай үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдахаар тооцжээ. Энэ төсөлд хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү эдийн засгийн чадвах, давуу тал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан Бүгд найрамд Хятад ард улсын NFC компани, Бүгд найрамд Хятад ард улсын Jiangxi Copper компани болон Тус улсын Liantao New Energy Technology, China Enfi Engineering Corporation, Shanxi Northern Copper Industry гэсэн 3 компани түншлэл, Швейцар улсын Glencore International AG компанийг сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан талаарх мэдээлэл болон хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийг хүргүүлж шаардлагатай мэдээлэл холбогдох материалтай танилцах боломж олгох чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Энэ дээр ингээд хараад үзэхдээ тавигдах шаардлага нь бол энэ бол бас их том хөрөнгө оруулалт. 700-800 сая доллар гэдэг чинь Монгол улсын ч хувьд, олон улсын ч хувьд энийг хэрэгжүүлэх гэж байгаа, орж ирэх гэж байгаа хөрөнгө оруулагч болвол олон улс танигдсан зэс сайлах сэвэршүүлэх үйлдвэрийг одоо гадаад орнуудад барьж яасан туршлагатай зэс сайлуулах сэвэршүүлэх техник технологийн патентыг эзэмшсэн. Патент өөрөөр хэлбэл тэр шинэ технологи чинь Монголд нэвтрэх нь биш үү? Энийг шууд патентын энэ шууд нэвтрүүлэх чадвартай хөрөнгийн маш чадвартай өөрөөр энэ одоо хөрөнгө оруулж байгаа энэ сайлах сэвэршүүлэх үйлдвэрийг барих гэж байгаа компани бол хөрөнгийн их чадвартай өөрийн хөрөнгөтэй мөн одоо олон улсын банк санхүүгийн байгууллагаас өөрийнхөө одоо баталгаа гаргаад өөрөө хөрөнгөө татах юм өндөр шаардлагатай байх хэрэгтэй. Технологийн асуудал бол маш сайн харах хэрэгтэй болж орж байгаа байхгүй. Хуучин бол ерөөсөө тухайн одоо оруулж ирж байгаа түүхийн үедээ бид нар бүтээгдэхүүн гаргаад ирж байгаа технологи тэгээд тэр бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах тал дээр л ерөөсөө гол анхаарлаа хандуулж ирж байсан бол 21-р зууны хөгжлийн зорилго буюу энэхүү доктортой хөгжлийн нөхцөл гэж байгаа энэ үед чинь нийгэм эдийн засаг байгаль орчин гэсэн энэ гурван ойлголтыг гурвуулгын зохицоор навж байгаа л гэж байгаа. Тэгэхээр эдийн засгаа дэмжихэд бол бид нар үйлдвэрлэлээ байгуулах хэрэгтэй юу? Гарцаагүй хэрэгтэй. Эдийн засгийг дэмжинэ гэдэг чинь өөрөө нийгмийн амьдралын сайн сайхныг хангана л гэсэн үг. Гэтэл энэний задалд байгаль орчныг орхитуулж ерөөсөө болохгүй. Тэгвэл байгаль орчны асуудлыг юугаар шийдвэрлэх юм бэ гэхээр олон улсын байгаль орчны стандартын дагуу шийдвэрлэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол технологийн хүчин зүйлийн нэг томоохон хэсэг болоод орцсон байж байгаа. Тэгэхээр одоо олон улсууд ч болоод яаж нэхэр тухайн шинээр бий болж байгаа технологиудыг сайн бүтээгдэхүүн гаргана гэдгийнхээ хажуугаар байгаль орчинд ямар нөлөөтэй юм бэ гэдэг тал дээр нь үнэлдэг болсон. Үүнийг технологийн түвшний үнэлгээ гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо олон улсын технологи боловсруулж байгаа компаниуд ч яаж байгаа нөхөөр зэрэг нэгдүгээр технологийнхоо давуу талыг танилцуулахаас гадна байгаль орчинд төвчруулж болзошгүй эрсдлүүдийг бол ерөөсөн хамгийн бага ойлгох төвшөнд бол манайх бол барьж байна гэдгээр өөрчлөлтөд болж байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн том ачаалал. Зэсийн одоо баялагын нөөцтэй улс орнууд
зэсийн баяжмал гаргаж байгаа мөртлөө өөрсдөө тэр болгон бас хайлуулах үйлдвэр барихгүй байна тий. Тэгэхээр энэ дээр бол олон хүчин зүйл. Ялангуяа одоо Хятадд бол магадгүй одоо хайлуулах үйлдвэрийг одоо их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрж өртгөө бол маш багаар тий эдийн засгийн үйлдвэр ашигтайгаар хийж чадж байгаа тий. Манайх шиг одоо улс оронд бол энэ бол хэцүү тий. Яг тэр манайх бол хайцсангүй жижигхэн тоглогч учраас. За дээрээс нь одоо байгаль орчны одоо шаардлагууд зарим улс орных илүү өндөрч байд юм уу тий. Мэдээж Монгол улсад бол аль болохоор байгаль орчны стандартуудаа хамгийн дэлхийд хамгийн ямар шилдэг туршлага байна тэрэнд нийцүүлж л явах хэрэгтэй тий. Тэгэхээр энэ тал дээр бол бид нар бол анхаарах бол зайлшгүй шаардлага бол байна. Байгаль орчны асуудал бол маш чухал асуудал. За сүүлийн үеийн технологиуд бол энэ байгаль орчны асуудлыг нэлээд сайн наривчсан байдлаар амжилттай шийдсэн ийм үр дүн үзүүлж байгаа. Ялангуяа Хятадын сүүлийн үеийн шинэ технологиуд зэс сайлуулах процессын явцад бол хөхрийн хүчил ихээр ялгардаг. Энийг бол одоо сүүлийн үеийн технологи бол 98.5%-аар одоо энэ хөхрийн хүчлийг барьж одоо тэр элементийн хөхрийн хүчил одоо янз бүрийн хөхрийн давхар эслийг бид барьж бүтээгдэхүүн болгож дараагийн шатнд зах зээл гаргах юм боломжтой болно. Тэгэхээр байгаль орчинд нөлөөлөл бол бас одоогийн технологийн шийдлээр бол харьцангуй боломжтой болсон гэж үзэж байгаа. Тийм ч учраас бид шаардлагатай бол байгаль орчны асуудал нэг тавигдсан шүү. Ямарваа нэг сөрөг нөлөөлөл гарах юм бол үр дагаврыг бол хөрөнгө оруулагч бүрэн хариуцах ёстой гэсэн ийм шаардлагыг л саналдаа тусгachсан явж байгаа. За Эрдэнэт үйлдвэр аялал жуулчлалын салбараас ч илүү эдийн засгийн үр нөлөөтэй. За Монгол улсын топ 100 компанийг 20 жилд тэргүүлж 2024 оны байдлаар манай улсын эдийн засгийн 5%-ийг одоо энэ үйлдвэр бүрдүүлж байна. 2024 онд улсын болон орон нутгийн төсөвт 1.5 их найд төгрөгийн орлого төвлөрүүлж, за гадаад валютын нөөцөд жилдээ 1.1 тэрбум $, бүрдүүлж, за 1 их найд төгрөгийн дотоод худалдан авалтыг хийж, үйлдвэрээс гадна ханган нийлүүлэлт орон нутагт бий болгож байгаа ажлын байрны тоо 23 мянгаыг даваад байгаамаа. За хэрвээ зэс хайлуулах үйлдвэр ашиглалтанд орвол энэ нөлөө нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолж байна. За дэлхийн зах зээл дээр тонн зэсийн үн өнөөдөр $13 мянган даваад байгаа хэдий ч за энэ оны 1 сард Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал уул уурхайн биржээр $3,000 орчим арилжаалагдсан байгаамаа. Олон улсын зах зээл дээр их сонин үйл явц гараад байна л да. Олон улсын зэсийн баяжмалын хөдөлтаан дээр эрэлт хэрэгцээ ихсээд Хятадын хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалт бага. Тийм учраас одоо энэ 2026 оны эхний улирлын томоохон одоо зэсийн уурхаанууд, Чилийн уурхаанууд, Перугийн уурхаанууд, Японы, Хятадын, Европын томоохон хайлуулах цэвэршүүлэх үйлдвэртэй байгуулж байгаа гэрээнд хайлуултын зардлыг авахгүй, хайлуултын зардал 0 болж байгаа. Одоо бид нар чинь зэс хайлах үйлдвэрийг барих гэдэг зорилго нь болох төр нэгдүгээрт манай одоо экспорт гарч байгаа Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмлын агуулгач нь одоо 20 бараг 20-с доош буучих гээд байгаа шүү дээ. Тэгээд 80% шороо байгаа байхгүй юу? Тийм учраас тээврийн зардлыг хэмнэх мөн хайлуулах цэвэршүүлэх зардлыг хэмнэх ийм зорилготой л одоо зэс хайлах үйлдвэрийг барих гэж байгаа. Тэгээд мэдээж дэлхийн зах зээлийн үнээр борлуулах дэлхийн зах зээлийн үнээс дээгүүр нэмүүртэг шингэсэн бүтээгдэхүүнийг боловсруулад дотоодынхаа зах зээл олон улсын зах зээл дээр гаргах хэмнэл зорилго тавьж байгаа. Бидэнд байж байгаа хамгийн том давуу тал хэрч олон улсад байж байгаа туршлагуудыг анзаараад тэдний гаргасан алдаа дутагдлыг л хамгийн бага давтах. Тэгээ ололт амжилтуудыг л өөрөөсөө маш уурхай нэвтрүүлэх хоёр дээр л анхаарах нь чухал байгаа. Тэгээ хэрвээ ингээ бид нар үйлдвэрээ барьж чадах юм бол 4-5-9-т Лондонгийн металлын биржийн ээж зэрэглэлийн зэсийг бол үйлдвэрлэнэ. Ерөөсөө энэ үйлдвэрээс. Тэгэхээр энэ үйлдвэрээс дан зэс гараад ирээ. Тэгэхээр бид нар одоогийн байдлаар яг нэг тоо баримт хэлээ л да. Манай Эрдэнэт үйлдвэр ойролцоогоор нэг 540-аас 630 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. За энэс бол дунджаар бол нэг 120-оос нэг 140 орчим мянган тонн тийм ээ. Цэвэр зэс жилдээ бол одоо гарна гэж үзэхэд энэ цэвэр зэсээ бид нар хэрвээ гаргаад авчих юм бол нэгдүгээрт ачаа хэрэглэлтийн зардал маань бол багасах юм байна.
эдийн засгийн хувьд. Хоёрдугаарт бол бид нар ядаж цэвэр зэсээ зарыг гэх юм бол худалдаа авахчийн тоо арай ахиу болох юм болов уу гэж харагдаж байгаа байхгүй. Зөвхөн одоо өмнөд хөршиг гэдэг өрхөөр чинь ганцхан худалдаа авахч биш шүү дээ. Бүгд найрамд хятад ард улсад чинь хэрч өчнөө олон одоо зэсийн хайлах үйлдвэрүүд байна. Өчнөө олон зэс бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүд байж байна тийм. Тэгэхээр зэрэг бид нар бол зөвхөн нэг хайлах үйлдвэрийн эсвэл хоёр хайлах үйлдвэрийн яг стандарт шаардлагад нийцүүлээд бүтээгдэхүүнээ бариад авах уу эсвэл цэвэр зэсээ үйлдвэрлэжээд арай олон төрлийн компаниудтай эдийн засгийн харилцаанд орё гэдэг хүсэлтэд тавиад ингээд улс орныхоо хэмжээнд бол явах уу гэдэг асуудал маань бол энэ ч бас нэг хариулт болох боломж маань бүрдэж байгаа. 1997 онд Эрдмийн 2014 оноос ачит ихт компаниуд Эрдэнтийн уурхайн дэргэд катодын зэс бага хэмжээгээр үйлдвэрлэж байгаа бөгөөд уурхайн бага агуулгатай овоолгоос зэсийг уусган баяжуулах аргыг ашиглан үйлдвэрлэл явуулдаг. 2023 онд Зэс Эрдэнийн хувь компанич үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 15,000 тонн цэвэр зэс гаргаж байгаа бол зэс хайлуулах үйлдвэр ашиглалтанд орсноор энэ хэмжээ 10 дахин нэмэгдэх боломж бүрднэ. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт $772.9 сая гэж тооцсон бөгөөд үйлдвэр ашиглалтанд орсноор жилийн борлуулалт $1.1 тэрбум хүрч татварын дараах цэвэр ашиг $40.6 сая, улсад жилд төлөх татвар хураамж $13.2 сая хүрч хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгө оруулалтаа $887 жилд нөхөх тооцоо гарчээ. Одоогийн энэ шорт листэнд үлдчихэд байгаа 4 компанид бүгд өөр өөр ингэсэн технологитой. Тэгэхээр энэ тэзүүгийн үн бол одоо тухайн оруулж ирсэн саналын үед одоо хэрхэн өөрчлөгдөхийг бид мэдээлэх боломжтой. Одоогор бол бид нар тийм наривчсан мэдээлэл олох байна. Бидний яагаад энэ 4 компани ингэ сонгоч байгаа гэж. Тэгэхээр технологийн хувьд бид нар нээлттэй байх хэрэгтэй. Нэг одоо компани зориулсан ийм сонгон шалралтыг зарлж болохгүй гэж анханасаа шийдсэн учраас одоо энэ 4 компани орж ирсэн гэж ойлгож байгаа. Энэ бүх 4 компани бүгд орчин үеийн шийдэлтэй ийм шин технологиудыг санал болгож байгаа. Тэгэхдээ мэдээж энэ технологиуд өөр өөр учраас өөр өөр үнэтэй байх ёстой. Тэгээд яг өнөөдрийн бидний хувьд бол барьж байгаа тэзүүгийн үнийн дүн бол $773 сая байна. Хөрөнгө оруулагчдад одоо шалгараад байгаа 4 компанид бид нар өнөөгийн түвшинд Монгол улс хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд эдлэх боломжтой татварын хөнгөлтүүдийг бол санал болгож байгаа. Нэмэлтээр хуулиар бол элдв янз бүрийн хөнгөлт бол байхгүй. Яг өнөөгийн түвшинд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд хөнгөлтүүдэд эдлээд явна. За эрчим хүч технологийн шинжилэл шилжилтийг дагаж дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт нэмэгдэж, за энэ хэрээр ч үн өсөж байгаа. 2024 онд дэлхийн зах зээл дээр 3.6 сая тонн, за 2025 оны хувьд 5 сая тонн, за энэ жилийн хувьд 5.1 сая тонн зэсийн хомсдол үүсэх тооцоо гарсан байна. За шинэ ордууд дэлхий дээр төдийлөн нээгдэхгүй байгаа учраас цаашид ч энэ хомсдол улам нэмэгдэх тооцоо гараад байгаа юм а. За эрэлт нэмэгдэж байгаа энэ үед сайлын үнэ болсон Эрдэнэт үйлдвэрийн баяжмлыг үнд хүргэх урт удаан хугацаанд энэ ордын эдийн засгийн нөлөөг хэвээр хадгалах боломж нь зэс хайлуулах үйлдвэр. За цаашлаад үйлдвэр технологийн парк юм а. За энэ оны эхний улиралд энэ төслийн сонгон шалралтыг зарлаж хамтрагчийг сонгох бол засгийн газар сонгогдсон хөрөнгө оруулагчтай гэрээнд гарын үсэг зурх юм а. За үүний дараа энэ гэрээг улсын их хурл сойрхон батлах учиртай. За ингэснээр бүтээн байгуулалтын ажил эхлэх боломж бүрдэх юм а. За зэс хайлуулах үйлдвэрийн талаарх мэдээллийг энэ удаа үзэгч танд тоомлог хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.